Тэгэхээр энэ 24 оны 7 дугаар сард яг энэ хамтарсан засгийн газарт орноо өгсөн юм урилга Монгол ардын намаас ирээд тэр үед бол хүн нам дотор бөвжиг нам болсон. Үнэхэрийн маргалдаад сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх ёстой гэсэн олон хүн байсан. Тэгээ маргалж нэлийн хүчтэй хоорондоо ярилцсныхаа эцэст бол бид нэр шийдэ гаргасан. Оролцъё гэж. Яг ингээд гаргасан шийдвэрээ бол ягштал баримтлагдаг хариуцлага бидэнд бий л дээ. Тэгээ энэ нь бол нэг дараах нэг хэд үнэлэлтэй байсан. Энийг нэг хэлчихье. Нэгдүгürt бол бид энэ 126 гишүүнтэй энэ парламентын холимог тогтолцоогоор бүрдсэн энэ 48 сонгогчд нь бол нийт сонгогчдын дуу хоолойг амилуулж байгаа. Саналыг нь амилуулж байгаа. Жагсаалтаар орж ирсэн хүмүүс байна. За энэ бол үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө хүн нам ингээм хамтдаа зүтгэсэн энэ улс төрийн хүчнүүдийн бол идэвх чармаалтын дүн байсан, үр дүн байсан гэдэг нэгдүгээр хэлэх ёстой. Хоёрдугаар бид бол энэ холимог тогтолцоогоор сонгогдсон гишүүд учраас нэлээд өгсөн саналуудаа бүгдийг амилуулад хамтарсан засгийн газарт оролцоод өөрсдийнхөө сайн мөрийн хөтөлбөрийг бол хэрэгжүүлэе гэж утсан. Түрүүнд ерөнхий сайд бас үгэндээ хэлж байна. Тийм учраас ерөнхий сайд таны яг хэлж ирсэн улс орны эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намуудын эрх ашиг бол хоёрдугаарт гэсэн энэ үг бол бидэнд их нөлөөлсөн шүү. За гуравдугаарт нь бол энэ холимог тогтолцоогоор сонгуул олон дахин явах тусмаа цаашаа бол ер нь аль нэг нь олон болж чадахгүй юм байл л дээ. Онлоор. Тэгэхээр зэрэг шийдэж чаддаг, улсынхаа эрх ашиг уландаа гიშгсэн утга учиргүй гацаанд ордоггүй, иргэндээ халтаагаар бужигддаг юм тогтвортой л ийм засгийн газрыг байлгахын тулд сонгуулиар суудал авсан намууд ингэж ингэж явдаг ийм улс төрийн соёл бүрднэ гэж бид харсан. За ийм бүрдүүлэхэд бол бид энэ Европын жишгэн зөв юм байна гэж хэлсэн. Германд очиж туршлагын судалсан. За ингээд энэ хамтарсан засгийн газар байгуулагддаг тэр нь бол их тогтвортой ажилтг юм байна. Дан ганц мажоритараар авахаар өнөөдөр Трампын засгийн газар Америкийн нэгдсэн улс тарифаар яаж дэлхийг чичрүүлж та бүхэн харж байгаа шүү дээ. Бодлого нь ямар ч үгүй савлалттай. Ийм үед бол бид нар энэ зөв шийдвэр гаргасан гэж энэ 14 мега төсөл хөдөлж जैन засгийн газар хамтарсан засгийн газар богино хугацаанд ямар шийдвэрүүд гарлаа. Энийг та бүхэн харж байгаа. Ерөөсөө л энэ парламент засгийн газрыг өөрөөсөө төрүүлдэг. За парламентын арчил бас парламентын зарчимд бид хатуу итгэдэг учраас бид энэ засгийн газарт оролцсон юм аа. Ингээд эрхэм ерөнхий сайдаас бас асууя. Та бол улс төрийн ардхыг харж байгаа хөшгөрийг бол ярах бүрэн эрхтэй ийм хүн бүгдийн толтой харж байгаа. Тийм учраас та түрүүнд бас энэ төрийн байгуулалтын байнгын хороондыг хэлсэн үгэндээ гашуун сухатаас буцаж ирэхэд дараагийн ерөнхий сайдыг хэдийн шийдчихсэн байсан гэсэн үгийг та хэлсэн. Тэгэхээр энэ ерөнхий сайдыг томилох бүрэн эрх бол зөвхөн улсын их хурлд байдаг. Энэ үгээрээ яг та юу хэлэх гээд байна? Улсын их хурл гэдэг энэ институтыг давтсан шийдвэр гаргадаг засаглалын ямар гажуудал манад нүрэлчээд байна. Энийг та нэг хэлмээр. Ам нэвэл уушг нэ гэдэг. Түрүүнд ярьж ил байна л да. Дахиад хэлсэн ч бол. Таныг орлогын нотолгыг шаардахаар Монгол ардын нам ардсан намыг засгийн газараас гаргах гэсэн ийм шийдвэр гаргасан. Бид ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг ингээд яриад сууж байна. Яг юу болоод байгааг та бол олон нийтэд маш тодорхойгоор ойлголт өгмөр байна. Ингээд хөшгийн цэлийтэл нээгээд цаана юу болоод байгаа тогтолцооны ямар гажуудал үүсээд байгааг та нэг ярьчмаар байна. Засгийн газрууд бол богино настай болоод шийдэж чаддгүй. Утга учиргүй гацаанд ордог. Цаг ямагт бужигнж байдаг. Ийм засгийн газарт иргэд дургуутсаад энэ цаашд тогтолцооны шинжилт тодорхойлвол үндсэн хуулийн өөрчлөлтрүүд хүрэх юм биш байгаагаас айдас бол байна шүү дээ. Тийм учраас ерөнхий сайдын та энэ асуултад бол маш тодорхой хариулаад өгнө гэж хүсэж байна. Баярлалаа. За тийм зүйл яригдсан бодтой. Уг нь кабинет бол нам харгалзахгүйгээр кабинетын зарчмаар ажилладаг л да. Тийм ажиллах хэрэгтэй. Энэ удаагийн кейс болохоор кабинетын гишүүд маань засгийн газрын эсрэг ажиллаж байгаа юм дүр зургийг та бүхэн бүгдээр харж байгаа. За энэ бол өөрөө их төвөгтэй зүйл юм л. За сонголтондоо мэдээж яг ерхий сайд илүү хүчний харьцаа тэгээд илүү тогтвортой байдал олон зүйлийг л бодолцож кабинетын гишүүдийг бол томилж байгаа. За яг үндэ ерхий сайд нэг тийм өөрөө хүссэн үнэ нэг томилоод ич чаддгүй дөө. Аль болохоор л илүү тийм тогтвортой байх ийм агуулга. Гэтэл кабинетын итгэл үнэмшил алдагдаад кабинет дотроос ер нь энэ асуудал бол анх үүссэн.
За ингээд тэр хүмүүс маань бүлгийн одоо нөлөө бүхий гişүүд тэ одоо очиж нэгдсэн. За мэдээж олон нийтийн асуудал болсон. Надад ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон. За ингээд асуудал үүсчихдээ. Тэгэхээр яг ерөн зүгээр ерөнхий сайд бүхэн ерөнхий асуудал дээр ингээд одоо өнгөрсөн энэ 30 жилийн бүхэл түүхийг хараад хэрвээ ерөнхий сайдууд бодтой үннийг хэлвэл дандаа л ард нь нэг юм л асуудал байна. Тэрнээс засгийн газар нэг парламент дотроос огторж ирсэн тохиолдол цөөхөн шүү дээ. Ер нь бол яг үнэндээ. Нийгэм талаасаа ч огторж ирсэн тохиолдлууд бол маш бага. Энэ үйл ойлголцол явчихдаг. Энэ үйл ойлголцол олон талаас гардаг. За дунд нь одоо нөгөө нэг одоо их ашиг за албан тушаал ботсон янз бүрийн хүмүүс самардаг. Буруу зүрх мэдээлэлүүд өгдөг. Ийм төлөвүүд бол бас болно. Тэгэхээр яг энийг бид нар ерөн зүгээр нэг талд нь ингээд нэг явандаа бол гаргахгүй бол цаашдаа тэгээд гүйцэтгэх засаглалын хэврээл байна. Энэ хэврээл байна. Ер нь энэ тогтолцооны асуудлыг бол аль нэг талд нь гаргаж шийдэхгүйгээр бид нар энэ засаглалын марлаас бол гарахгүй мэл. Энэ ерөөсөө хувь хүмүүсийн асуудал биш. Би тогтолцоо ярьж байгаа байхгүй. Тогтолцоо ярьж байгаа. Өнгөрсөн энэ бүх цаг хугацаанд ингээд одоо үйл ойлголцлууд ингээд үүсэж байгаа тохиолдол хувь хүнээс ерөөсөө байгаагүй. Дахиад хэлж хэлвэл одоо хөрс утар бүтээрийн дунд бол хувь хүний хувьд ямар ч асуудал байхгүй. Энэ өөрөө тогтолцоо. Тэнд одоо жишээлбэл зориудын мэдээлэл өгдөг одоо янз бүрийн ийм одоо хүмүүс байна. За дунд нь одоо янз бүрийн байдлаар ингээд зохион байгуулдаг тусгай албад байна. За ингээд ийм одоо дабл ийм одоо буюу ийм параллел бүтцсэн. Аль аль талдаа үүсчихдээ. Ийм асуудлууд бол одоо бас байна. Энийг тэгээд бид нар одоо аль нэг талд нь ингээ гаргаад шийднэ гэдэг нь ер нь бол одоо ерөнхийлөгчийн парламентаас сонгодог болох ёстой. Эсвэл хэрвээ бид нар парламентын цэцгэлтэй бол нэг үр парламент дангаараа ард түмний сонгогддог цорын ганц субъект байх ёстой. Тэгээд нэг л гүйцэтгэх засаглалтай байх ёстой. За эсвэл бид нар одоо муу нухаар сайн хэлждэг шиг одоо тэр нөгөө нэг ерөнхийлөгчийн засаглал руу гэдэг нь ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч засгийн газар өөрөө бүрдүүлэх эрхийг өгөх хэрэгтэй. Сонгочоод байдаг, юм химаар байдаг. Засгийн газар нь тусдаа яваад байдаг. Ард түмэн шаардаад байдаг. Манайх болохоор ч яг ингээд нэг юм юу яг юм одоо дундуур нь хоёр гүйцэтгэх засаглалтай юм шиг нэг ийм асуудлууд ингээд байна. За тэгээ яг энэ орон зайн дунд бол хүмүүс бол одоо асар их тийм шургаа хийдэг ийм асуудлууд бол бас болдгийм билээ. Тэгээ яг парламент ер нь яг тэ засгийн газар ч хөөрхий нэг тийм юутай штэ. Засгийн газар яг боддоор ер нь их тийм эмзэг байгуулга. Тийм асуудлууд гарахлаар одоо ерхий сайд бол яг уу гэхээр нэг улс орны өдөр тутмын амьдралыг хариуцдаг учраас ер нь л тэгээ бууж өгдөг. Тэгээ парламентар асуудал гараад төр улс донслоод ийм асуудал гараад ахаар за одоо тэгээд энэ нь одоо эдийн засагт хортой байх болов. За яар шиг одоо энэ нэгээд нөгөө асуудал үүсгэж болов гэдэг ингээл ер нь ерхий сайд л бууж өгдөг. Тэр нөгөө нэг өдөр тутмынхаа ажил улс орны асуудлыг боддог. За парламент бол маш хүчтэй институт. Улс төрүүд гарна засгийн газраас шаардна. За ингээд засгийн газар парламент ерөнхийлөгч шүүх засаглал за ингээд намууд